Монгол Улсын ерөнхийлөгч бол зүүдэл цэрээл өглөө нь ийм хуулийн төсөл санаачилсан гэж би бодохгүй байна. Тэгэхээр одоо Монгол ардын сайхан зүрц зүг биш үү? Аваа босгоогүй бол шаазгаа юунд суух вэ гэд нэг талдаа. Нөгөө талдаа одоо орчин үеийн хэлээр бол баяраа өөрөө л хойцсон шүү дээ гэдэг шиг энэ парламент ч өөрөө бас болохгүй зүйл байна уу гэвэл байна. Ёс суртахууны одоо асуудалтай, доголдолтой үг үйлдэл хийгээд байгаа гишүүд байна уу гэвэл бас байна. Энэ чинь ерөөсөө иргэдийн нүдэн дээр болж байгаа үйл явц учраас иргэдийн зүгээс энэ үйл явдлуудыг асар ихээр эсэргүүцэж нэгсэндээ одоо шахалт үзүүлж байна. Тэгэхээр энэ шахалтыг бол улсын ерөнхийлөгч бол хүлээж аваад ямар ч байсан нэг реакц үзүүлж байна тодорхой хэмжээнд хуулийн төсөл боловсруулж байгааг бол нэг талаасаа буруутгах аргагүй. Яг тэгвэл шалтгаан нөхцөл нь байна уу гэвэл байна. Гэхдээ тэр хуулийн төсөлдөө дотор нь ямар одоо зүйл заалтуудыг оруулах ба ямар зарчмуудыг оруулах ба гэдгийг маш олон талаас нь харж маш нухацтай үзэх хэрэгтэй. За нэг талдаа бол ийм одоо ёс суртахууны асуудалтай гишүүдийг эргүүлэн татах хэсэг тухайн асуудлыг ярьж байгаа нь өөрөө одоо парламентэд итгэлийг яах вэ гэдэг асуудал ардны яваад байгаа юм. Яг тэгвэл угаасаа олон нийт тэргүй энэ парламентэд итгэл маш сулцсан. Тэгэхээр магадгүй энэ хуулийн эцсийн зорилго нь бол одоо ёс суртахууны доголдолтой гишүүд байхгүй болдог ч юм уу одоо эхнээсээ сонгогддгоо ч юм уу ингэж явсаар байгаад эргээд парламентын арчил, парламентын дархлаа өөрөө сайжрах ийм бас нэг зорилготой явж байгаа. Сайнаар нь харуул. За муугаар нь харуул яг өөрөө чи асуултанд дурдсанчлан улсын хурлын гишүүнийг татах энэ эрхийг бас улс төрийн намд өгөөд байна. Одоо улс төрийн нам нь хэрвээ одоо энэ Баярмаа гэдэг хүн таалагдахгүй байвал шууд хурлаа хийгээл Баярмааг эргүүлэн татах асуудлыг улсын хурлаа оруулж ирнэ гэдэг нь үнэхээр асар өндөр эрсдэлтэй. Одоо ялангуяа миний хувьд бол би бол энийг чи биеэрээ тулсан шүү дээ. Одоо Ардсан намын байр суурь засагт хамтарсан нь өөрөө буруу гэж үзсэн учраас би одоо Ардсан намын удирдлагын эсрэг ч юм уу ямар ч байсан энэ өмнөх засгийн газрыг огцруулахын зүйтэйгээд нэлийн хүчтэй явсан учраас одоо тэр асуудал дээр жишээ нь бол энийг ерөөсөө эргүүлэн татчихийгээд гялс одоо даргын мэдл байж ахыг үүсэхгүй шүү дээ тухайн намын бүтцэн. Тэгэхээр шууд тэр бүтцээрээ хуралдаад татахыг бол бүрэн боломжтой гэдгээр эрсдэл мөн үү гэвэл мөн бас иргэн нэг Д ч юм уу Д ч юм уу Б ч юм уу бас гомдол гаргаад ингээд тэр асуудлыг ингээд хэлцээд явахад татах нь бол бас эрсдэлтэй. Яг гэвэл нэг байдгаа нийжгээд гишүүд биш нийжгээд иргэдийг нэг таалагдахгүй байгаа гишүүнийхээ эсрэг хөдөлгөх энэ суур бол бий болчихсон. Энэ бол маш өндөр эрсдэл дагуулж байгаа. Тэгэхээр жишээлбэл хаврын өнгөрсөн хаврын намрын одоо надлан хавар юм биш одоо бараг жил болох чинь надлан хаврын тэр үйл явдлаас харж байхад бол үнэхээр нэг шүүмжлэлтэй хандсан гишүүнийг бол ерөөсөө хаашаа бол хаашаа яаж алж болохоор ийм нөхцөлөд бол бэлэн болцсон юм билээ шүү дээ нийгэмд. Тэгэхээр тэрийг бол бас хэсэг бүлэг хүмүүс ашиглаад мэдээж эрх баригчдын зүгээс таалагдахгүй байгаа гишүүдийг бол эргүүлэн татахын тулд хин нэгэн төрийн бус байгуулагч байд юм уу хин нэгэн бүлэг иргэдээр турхираад тэр эргүүлэн татах асуудлыг хийх бол бүрэн боломжтой. Тэгэхээр энэ бол эрсдэл маш ихийг бас дагуулж байгаа. Эргээд энэ нөгөө парламент дахь арчил үг үзэл бодлоо гишүүд өөрснөө чөлөөтэй илэрхийлэх эрхийг бас боомлох эрсдэлтэй гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн энэ хуулинд бол маш улс ортой хандах нь зөв. Ерөөсөө ёс суртахууны асуудлыг бол шийдвэрлэх ёстой ч гэдэм үү. Эсвэл энэ гэмт хэргийн ард нуурдаад байгаа учраас энэ хуулийн төслийг заавал батлах ёстой гэж туйлширч болохгүй. Гэхдээ нөгөө талдаа бол үнэхэрийн асуудалд орооцолтсон янз бүрийн гэмт хэрэгт холбогдчихсон одоо хэрэг нь үнэ маргаашгүй шүүхэд шилжиж байгаа ийм гишүүд байна уу гэвэл бас байна. Энэ гишүүд бол бас энэ улсын хурлын том одоо эрх мэдэл бүрэн эрхийн ард бол нуугдаад бас дабл стандартыг хэрэгжүүлээд авахыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгэхээр энэ асуудал хаана вэ гэдгийг олж харах хэрэгтэй. Хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо ийм бүрэн эрхийг бол улсын хурлын гишүүд давуу байдлаар олгох, эдлэх энэ эрхийг нь болиулах хуулийн төслийг нь өргөн барих хэрэгтэй. Түүнээс биш автоматар эсвэл механикаар шууд эргүүлэн татах бол бас эрсдэлтэй.